Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар MCS Group-ээс удирдах түвшний 5 төлөөлөл төрийн дээд цолыг хүртлээ. Тодорхойлбол MCS International компани гүйцэтгэх захирал Даваа Хүү ажил төрийн гавьяат ажилтан, мөн MCS Property компани гүйцэтгэх захирал Даваа Учир гавьяат барилгачин, Uniservice Solution компани гүйцэтгэх захирал Алтан Цэцэг, WellBe компани гүйцэтгэх захирал Болормаа, за мөн Coca-Cola компани Монгол дахь суурин төлөөлөгч Золорших нар худалдааны гавьяат ажилтан тус хүртлээ. За Монгол улсын барилгын салбарын хөгжилд олон улсын шилдэг инженерийн шийдэл, дэвшлэл техник технологи, төслийн менежментийн тогтолцоог нутагшуулж, үндэсний бүтээн байгуулалтын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа MCS Property компани өнгөрсөн хугацаанд 70 гаруй томоохон төсөл бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлжээ. За Даваа Учрын удирдлагаар MCS Property компани хамт олон дэлхийн жишг инженерчлэл, төслийн удирдлагуудын арга барилыг нэвтрүүлж, Шангрила цогцлбор, Асемвил, оюутлахын, гүний ургаан бүтээн байгуулалт, хөшгийн хөндийн олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн ангар, ус дахин боловсруулах үйлдвэр зэрэг Монгол улсын хөгжилд стратегийн ач холбогдол бүх эзэслүүдийг амжилттай хэрэгжүүлжээ. Ийм салбартаа би 20 гаруй жил ажиллаж байна. Тэгээ яг энэ бизнесийн салбарт ажиллаад 26 жил болж байгаа. Тэгээд энэ салбар ялангуяа манай MCS Group-ийнхаа барилга бүтээн байгуулалтын салбарыг түүчилж одоо бид нар манай хамт олоо авч явж байгаа. Тэгээд энэ Монгол улсад олон улсын стандартыг тогтоох, барилгын стандартыг бий болгоход оруулсан 24 мянган Монгол улсын маань төрсөн үнэлээ гэж ойлгож байна. Тус компаниудгаа Монголын тэргүүлэх инженеринг, барилгын болон төслийн менежментийн компани болон хөгжиж, архитектор төлөвлөлт, инженерийн зураг төсөл, барилга угсралт, барилгын менежмент, төслийн удирдлага, инженерийн зөвлөх үйлчилгээний цогц шийдлийг олон улсын стандартын түвшинд үзүүлж байна.